ажиллагаа асуудлыг одоо тавих хэрэгтэй. Би яагаад ашиг сонирхлын зөрчилдөө үзэж гин гэж үзэж гин гэх юм бол хууль зүйн дэд сайд энх хоёрт би хандаж энэ ажлын хэсгээс гарах саналыг тавьсан. За энэ хүн болохоор өөрөө бол хэн нэгний зөвлөхөөр ажиллаж байгаагийн төлөө намайг тэглээ гэж хэлсэн ойлгохгүй байх гэсэн учраас би илүү тодорхой ярих юм шаардлагатай болж байгаа. Энэ Сүхбаатарын Батулд гишүүний зөвлөхөөр нь ажиллаж ирсэн. Дараа нь бүлгийн ажлын албаны зөвлөх болоход энэ хүний бас нөлөөгөөр нь томилогдож ирсэн. Одоо бид сайд болохдоо энэ Батулд гишүүний нөлөөгөөр нь саналынх нь оролцоотойгоор нь томилогдсон. Батулд гэдэг гишүүн бол энэ офшорт Данстай гэдэг нь одоо Монгол телевизээс зарласан Сүхбаатарын хоёрыг энийг одоо хууль шүүхийн байгууллагаар залруулаагүй, нэрээ цэвэрлээгүй. Тийм учраас би үнэн зөв гэж бодож байгаа. Дээр нь Сүхбаатарын Батучир гэдэг төрсэн ах нь офшорт Данстай. Энэ хүн Батулдгойг ерөнхий сайдаар ажиллаж байхад нь одоо төрөл бүрийн тендер авдаг гэсэн ийм мэдээлэл байдаг. Янз бүрийн одоо байгалийн баялагтай бас холбогдлолтой үйл ажиллагаа явуулж ирсэн гэдэг ийм мэдээлэл байдаг. Энийг нь шалгаж, илрүүлж, татварыг нь авч хууль бус их усүртэй болвол улсын орлого болох ийм одоо зүйлээс одоо хамгаалсан юм хуулийг одоо оруулж ирж би сар гаруй янз бүрээр ярьж үзсэн. Янз бүрийн байдлаар сайжруулах гэж үзсэн. Ямар ч бодлоо байгаагүй. Тэгээ эцсийн дунд нь би энэ хоёрыг ашиг сонирхлын ийм учраас ашиг сонирхлын зөрчилдөө. Энийг ашиг сонирхлын зөрчилдөө гэхгүй бол өөр юуг ашиг сонирхлын зөрчилдөө гэх юм. Улсын их хурлын тусгай хяналтын дэд хороо гэж байдаг. Тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагааг хяналт тавьдаг, чиглэл өгдөг цорын ганц субъект. Энийг Сүхбаатарын Батулдгой даргалж байгаа. Тэр буруу гэж бодож байгаа. 5 хүний бүрэлдэхүүнтэй хаалттай дэд хороо байгуулаад Сүхбаатарыг авцсан. Сүхбаатар гишүүнээр орох буруу гэж бодож байгаа. Баяр цогт ёс зүйн хариуцлага хүлээгээд их хурлын дэд даргаас чөлөөлөгдсөн. Тэгвэл Сүхбаатарын Батулдгой тусгай хяналтын дэд хорооны даргаас нэм даруй чөлөөлөгдөд Сүхбаатарын гишүүнээс гараад ингээд тэр офшор Данс ахих нь Батучир болон Батулд Сүхбаатар нар тэр дансныхаа хуулгыг нь авчрах хэрэгтэй. Их усрын олон түмдэд танилцуулах хэрэгтэй. Тэгжиж их уср нь үнэхээр хууль ёсных юм бол татвараа төлөх хэрэгтэй улсдаа. Хууль ёсон бол хураалах хэрэгтэй. Ингэжиж энэ бол Монгол төр зөвшөөрөх ёстой. Ингэжиж улс төрийн намууд зөвшөөрөх ёстой. Бид дампуурлын ирмэг дээр ирсэн байгаа. Тэр офшор бүст байгаа мөнгөний одоо зөвхөн татварыг нь авах юм бол хөгжиж байгаа орнууд гадаад өрөө бүрэн төлөх боломжтой байна гэсэн судалгааг Джеймс Хенри гэдэг эдийн засагч гаргасан байлээ. Тооцоолыг хийсэн байлээ. Энэ бол манай улстай бас холбоотой асуудал.